Өөрийн бие махбод болоод сэтгэл зүг урд өмнө байгаагүй хамгийн эрүүл төлөвтэй байж зорилгоор эхлүүлсэн 90 хоногийн чаленжийн маань 3 дахь видео тэмдэглэлд автаа морил. Тэгэхээр би энэ чаленжийнхаа туршид ойролцоогоор сар сарааны 30 орчим хоногоор нь багцлаад влогуудыг бол хийж байсан. Тэгэхээр өмнөх видеонуудыг огт үзээгүй байгаа бол ийм 3 видео бол өмнө нь орсон байгаа. 2 нь видео тэмдэглэл, нэг нь Q&A видео хэлбэрээр. Тэгэхээр хэрвээ энэ 3 видеог үзээгүй байгаа бол энэ видеог үзэхээс өмнө тэр 3-ыг эхлээд орж үзээрэй. Би энэ 3 видео дээр карт хэсгээр болоод видеонд ор тайлбар хэсэгт холбосон байгаа шүү. Тэгэхээр энэ 90 хоногийн чаленжийн маань 3 дахь видео тэмдэглэлээр яг энэ 90 хоногийн чаленж бол дуусна гэж бодож байна. Тэгэхээр энэ удаагийн влог дээр юу яригдах вэ? Ер нь юун дээр илүү анхаарах вэ гэдгийг бодъё л доо. Зүгээр яг анх яг чаленжийг эхлүүлээд ингэ явж байхад автоматар баг өөрөө ингэ яг тухайн тэр сарда юун дээр төвлөрөх вэ гэдг нь өөрөө гарч ирээд байсан л да. Юу гэхээр хамгийн ихний видео тэмдэглэл дээр болвол шууд утгаараа би өөрийн бие махбод дээр илүүтэй анхаарсан. Тэрэн дээрээ ч гэсэндээ ач холбогдол өгч өдөр болгон йог хийжсэн гэрлээ багштайгаа хамт. Гэх мэтэр яг үр дүнгээ ч гэсэндээ эхнийхээ сард аль хэдийн үзэж эхэлжсэн. Харин 2 дахь сараас нь эхлээд яалтчгүй сэтгэл зүйн байдал тайвшралт илүү бясалгал гэх мэт зүйл рүү илүүтэй орж эхэлсэн л дээ. Яах аргагүй яг зүгээр натурал байдлаараа natural progression гэж хэлдэг тэр агуулгаараа л тэр сэдв рүү бол ороод ирсэн. Тэгтэл өнөөдөр яг ингээд 3 дахь видео тэмдэглэлийг эхлүүлэе гэж яхад сэдв нь дахиад л яг өөрийгөө олоод гараад ирлээ. Юу вэ гэвэл энэ сард англиар бол comfort zone гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл тухтай бүсээсээ хэрхэн гарах вэ гэдэг дээр илүү төвлөрье гэж бодож байна. Яг өнөөдөр бол би өөрийн хамгийн тухтай нэг бүсээ бол эвдэж эхэлсэн. Муу утгаараа биш, сайн утгаараа өөрөө хитрхи тухалцсан байсан зүйлээ тэр бүсээсээ гарах эхний алхмыг бол өнөөдөр хийсэн. Тийм ч болоод жирөө шууд энэ 3 дахь влогийг өнөөдөр эхлүүлэе гэж бодоод сууж байна. Тэгэхээр энэ удаагийн видеон дээр, энэ удаагийн влог дээр comfort zone хэрхэн эвдэх вэ? Сэтгэл зүй болоод бие махбодын хувьд ч тэгэхээр ер нь олон талаасаа энэ барьерыг, энэ хязгаарлалтыг яаж давж болох вэ гэдгийг судалж үзье гэж бодлоо. Зугаатай нь яг 2 дахь видео тэмдэглэлийг нийтлэгдсэн. Өнөөдөр бол яг энэ видеог бичиж байгаа өдөр бол яг аль биесээ миний YouTube суваг дээр бол энэ видео нийтлэгдсэн байгаа. Яг тэгс чи энэ видеог гэрлээ ахш үзчихэд над руу яг биччихсэн яг comfort zone-ийн тухай. Тэгэхээр энэ сарын сэдв ингээд өөрийгөө олоод гараад ирлээ. Тэгэхээр эх сард хэдүүлээ comfort zone-оос гарахыг хичээх болно. Хэдүүлээч гэж би гарахыг хичээх болно. Та нар магадгүй миний тэр journey-тай хамтаагаарай. Гаргаад бол. Хоёр өдгөө цээжүүгээ та хоёр гараараа өдгөө твж байгаа. Өдгөө цээжүүгээ сайн шахаж өгч байгаа. Хамраа нэг амьсгал аваа. Гэрлэгш яан гэсэн гэж. Тэгээ юу намайг өндөр яан гэлээ. Илүү гарсан идэж явах юмнуудыг аваад таамаглана гэсэн. 90 хоногийн чаленж эхэлснээс хойш 83 өдөр өнгөрцөн байна гэж боддоо. Яг аль биесээр бол 7 хоног л үлдсэн байна гэсэн. Хурдан юм аа. Яг руугаа явж байна. Баруун үлийг хоошин томлоод үлмийг өрн тавилаа. Эндээсээ баруун үлийн өсгийг булгаад амьсгалахдаа баруун гарыг дэвшиж. Амьсгалахдаа баруун гарыг буулгаад зүүн үлийн хоошин татлаа доош гарсан. Амьсгалахдаа баруун үлийг дээш нөгөөд гуруулсан баха. Амьсгалахдаа урагшин татаад баруун гарын дотор тавилаа. Зүүн үлийн өсгийг булгаад амьсгалахдаа зүүн гараар дэвшсэн. Нуруугаа сайхан тэгшлээ. Хоёр мөрийн шуманд гаргалаа зүүн гар дошод ирсэн. Баруун үлийг хоошин татлаа доош харсан. Амьсгалаалаа зүүн хөл дэш өргөөд гуруулсан. Зүүн хөл урагшин татлаа зүүн гарын дотор. Амьсгалаалаа хилий чангалаа цээж хоошоо гэлийгээд хоёр гараар дэшсэн лаа. Амьсгалаалаа буулаа. Зүүн хөл хоошин татлаа доош харсан.
Баруун хөлийг урагшин татаад баруун гарын дотор. Хөвлөж чамлаад амьсгал аваад цээж ирээд дэшээ нэгөө. Гарлаа за доош буулгалаа. Зүүн хөлийг урагшин татлаа хоёр хөл хоорондоо ташаа хэмжээтэй зайтай нуруугаар урагшаасна. Амьсгал гарлаа цээж доош хөлөө толгой доош асуул. Амьсгалаа авлаа нуруугаар бол хотоогоо цээжийг дэшээ өглөө. Амьсгал гаргаад доош сандал байлаа. Алхмын хоёр гарыг дэсгэлээ буулгалаа. Зүүн хөлийг хоошин тамхлаа тавилаа. Амьсгалаа авахдаа баруун гарыг дэшээ өглөө. Ханц баруун гарын зүг дээр амьсгал авахдаа баруун гарын алга доошоо чихний дагуулсанлаа. Эндээс баруун хөлний гадна тал баруун хөлөө хоошин татлаа доош харсан нөхөө. Хөлийн үлбийг өргөжлөлт өглөө бац. Тохооноглаа доош ячдэрнэ. Авлаа дэшээ мага. Арлаа доош харсан нөхөө. Амьсгал авлаа зүүн хөлийг өргөжлөн татлаа зүүн гарын дотортолт. Амьсгалаа авлаа зүүн гарыг дэшин сонглаа. Зүүн гарын алга доошоо чихний дагуулсанлаа. За эндээс зүүн гар хөлийн гадна татуулаад баруун хөлийг урагшаа татлаа. Гарын үзүүрүүдээ тулаад нуруугаар урагшаасанлаа. Амьсгал гаргаад хүзүү толгой доош асуул. Амьсгалаа авахдаа залах нуруугаар хатагаа цэжиг дэшээ өглөө. Хоёр гараар дэшээсэнаа. Амьсгал авлаа хоёр гар цээжсэн юм. Цас бодорсон өдрийн мэнд. Өнөөдөр бас ямар өдөр гэж миний өөртөө тавьсан 90 хоногийн чаленжийн 90 дэх өдөр. Яг урьдчилан төлөвлөсөн чаленжийн хамгийн сүүлийн өдөр дээр ирчлээ ш мөнөрөө. Энэ аноо юм ээ. Хангалттай excited бол өнөөдөр 90 дэх өдөр. Анаа цатасан 90 дэх өдөр. Энэ чаленжийнхаа сүүлийн 4-7 хоногт би яг өөрийгөө тухтай бүсээсээ гарна гэдэг зорилт тавьж байхдаа яг өөрийгөө йог болоод бие мах бодийн хувьд ер нь тухтай бүсээсээ гарна гэж бодож исэн. Яг төлөвлөгөө яг энэ ёсороо ерөөсөө явсангүй. Яагаад тэгэхээр би тухтай бүсээсээ гарсан уу? Гарсан бүр асар амар том зүйл хийж тухтай бүсээсээ гарсан. Гэхдээ энэ яг миний таамаглаж исэн байдлаар бол хэрэгжээгүй. Би шал өөр байдлаар тухтай бүсээсээ гарсан. Яг энэ видеон дээр тэр тухай бол ярьж болохгүй байна. Би болохоор болох юм бол тусаа дараа өөр видео хий. Гэхдээ тухтай бүсээсээ гарахын үед айгу томор гарлаа. Гэхдээ яг таамаглаж исэнээр бол биш. Тэгэхээр за зөвөр ихэд хэмжих боломжтой зүйлсээс эхлээл да. Бит хэмжих түүнүүд одоо биеийн хэмжилтүүдээр заавад үзэх юм бол 62-оос 90 хоногийн хооронд гарсан зөрүүний хувьд жингийн хувьд бол өөрчлөлт гараагүй байгаа юм. 400 грамаар харин ч нэмэгдсэн. Харин бусдаар бол булчингийн мас нэмэгдсэний дээр одоо өөхний хувь хэмжээ багассан, биологийн нас ч гэсэндээ огцон буурсан зэрэг үр дүнгууд гарсан. Биний баг гэрэл агшир өөрөөр нийлүүлснээр эвтэйхэн баг. За булчин бол яг өссөн. Булчин чинь 0.6-аар өссөн биш. 0.6 кг-аар өссөн юм байна. Тэгээд нөгөө хоёр хөлний ялгаа арилсан. Хоёр хөлний булчин дээр ялгаад байсан. 0.7-тай тийм. Тэр арилсан. За тэгээд өөхлөлт буурсан. Түрүүчийн 7 хоногоос 1.6% буурсан байна. За тэгээд энэ дээр бүр ёстой энэ 90 хоногийн челленжийн туршид гараагүй үзүүлэлт болохоор усны хэмжээ өссөн. Анх удаага. 54.6 байна тийм бүр ус уугаач, зөв уугаач гэдээсэн. Тэгээд одоо энэ удаа даваа орчихсон байна. За тэгээд дотор өөх бол нөгөө детоксуудын дараа ер нь 3 болчдөг штэ чинийх. Тэгээл детокс туслаа хоолны дэглэм юм алдлаа буцаал 3.5 гээл яваад 4 болол тийм. Тэгээ одоо энэ удаад болохоор аваа детокс яагаагүй байгаа гэхэд 3-тай явчихна. Хоолны чин доошоо явах гэдэг ш. тийм. За тийм байна да. Тэгээ насын хилээж. Ануу юу 25 Гэтэ биологоос 17 бол ойлоо 17-оос буулгана шүү дээ тий 17 дээр аваач шүү дээ 17 дээр хүргэнэ. Тий. Гэтэ анх орж ихтэй 41 байсан авч боддоо 25 болцсон гэдэг чинь. Харин тэгээд насын хийгээд байгаа байхгүй юу? Синлээч юм. Олон юм яриад. Анх нөгөө доктор өөх чинь 4.5 байсан шүү дээ. Одоо 3-тай байдаг болсон байна шүү дээ. Эрдэс ингээ өсөж болдсон байжээ.
2.1-ээс 2.2 руу болцсон байна. Тэр чинь би зөвхөн буудаг юм байх гэж бодсон. Гэхдээ буруу дэглэм дарбалал Тургалуул те. Шивлээ тургалах чинь мөн шүү дээ юм ярьжсэн тургалах. Тийм тэгвэл яа гэхээс ер нь бол энийг Юу гэж авчих уу? Хинкэнүүдийг ерөөхий хүчин 28 юм уу? Байзараа. тий. Тий. Тоглоод байна уу? Пөх. Би чамаар тоглож яах. Яа, баясчлаа. Тэгэхдээ баясч болохгүй. Болоогүй. Замын хүзүү урт. Юуны юу ямар гэдэг үлээ дараагийнх нь үргэлжлэнэ. Хойлоо чи нэг 54 хүрчих гээд байгаа шүү дээ. Хойлоо хүрнэ. Тийм тэрийг л хүргэмээр шүү дээ. Одоо энэ савдаа л хүрмээр юм. Одоо жоохон удаашраад байна. 25.1. Чи тэгээ олон төв мянган дагагчдынхаа өмнө өөрийнхөө бурууг хүлээ. Намайг уучлаарай. Би их муухай. Би 3 дахь сардаа болвол яг нөгөө юун комфорт зоноос гарсан. Гэтэ айгу буруу ийдсэн. Тэрийг бол ийдсэн тий. Угсаа яг харахгүй хоолоо ерөөсө барьж авч чадахгүй яваадсэн шүү дээ. Тэгээд намайг одоо дараагийн одоо зэнийг дараа тусгай өөр юм дээр ярих хэрэгтэй юм байна. Яг ямар төлөвлөгөө гэдгийг. Одоо тэгээд 90 хоногийн чаленжийн үр дүн гэдээ аваад үзэх юм бол би зорилгодоо хүрч чадсан уу? Би өөрийнхөө бие махбодуулаад сэтгэл зүйн хувьд хамгийн эрүүл төлөвдөө хүрч чадсан уу? Yes. Би энэ чаленжийн зорилгодоо бол хүрч чадсан. Гэхдээ миний цаашдын journey бол энэ төрөө зогсохгүй гэж бодож байна. Угсаа цаашаа нэгт үр дүнгээ хараад эхэлсэн юм чинь энд хүргээд ингээд зогсооно гэдэг чинь амар утгагүй үйлдэл байгаа байхгүй. Тэгэхээр 90 хоногийн challenge маань 90 хоног гэж нэрлсэн байгаа. Энэ багц бол энд хүрээд дуусж байгаа ч гэсэн би цаашдаа бол энэ challenge-аа үргэлжлүүлсэн хിവэр байх бол яг энэ өөрөө улам бүр бие махбодын хувьчтэр сэтгэл зүйн хувьчтэр улам эрүүл болох одоо замналаа бол орхихгүй өргөжүүлнэ. Яг энэний дүрс бичлэг одоо видео тэмдэглэл байдлаар өгшрөө та нартай YouTube видеоор хуваалцаад явах уу эсвэл Instagram story орч юм Instagram постэр хийгээд явах уу гэдгийг би бол мэдэхгүй. Та нар юу гэж бодож чинь тэрийг видеонд ор комментор үлдээгээрэй. Тэгэхээр цаашдаа хэдүүлээ ямар үр дүнд хүрэх вэ? Яг одоо миний өөртөө тавьж байгаа дүн өнөөдрийн байдлаар яг хамгийн сүүлийн 90 дэх өдрийн хэмжээгээр аваад үзэхэд миний жим бол 59.3 кг байсан. Гэрлээ авчтгаар ярьж хагаад миний одоо хамгийн ideal хамгийн төгс жим бол 54 гэдэг дээр хүрсэн байгаа. Тэгэхээр 59.3-аас 54 кг хүртлээ яг юм идэвхтэйгээр өөрөөрөө сайжруулах процесс бол үргэлжлүүлнэ. Тэгэхээр хизээ 54-т хүрнө тэр хүртлээ явна. Тэгэхээр энэ дээр ямар нэгэн цаг хугацаа тавихгүй хизээ хүрэх нь тэр болтлоо үргэлжлүүлэл. Багшуулал аваад баг энэ дараагийн 1 сарын дотор хүргэнэ гэсэн байлээ. Гэхдээ хүрч магадгүй л дээ. Тэгэхээр нэг өөр ярьсан юм нь өнгөрсөн сард болохоор миний тийм би өөр сэтгэл зүйн хувьд айгүй тийм хүндрэлтэй сарыг өнгөрөөлөө л дөө. Өмнө нь бас нэг бясгал хийж үзээд бас ингээд гайгүй ингээд нэг төвөө олцсон байсан тулдаа энэ сард 10 сард баг галзуурцсангүй гайгүй гараад таваад гарчлаа гэж бодож жоохон хэтрүүлэгт ярьж байгаа шүү. Тэгээд дагаа гарчлаа гэж бодож байна. Тэгэхээр энэ сараас эхлээд 11-р сараас эхлээд бит хоёр хоолн дээр айгүй тийм ач холбогдол өгч анхаарай гэж бодсон. Миний яг нэг дутагдал нь би өөрөө ингээд нервтэхээр ч юм уу стресстгээр ингээд иддэг. Stress eater гэдэг бүр угаасаа ийм тип байд юм бэлээ. Би ганцаараа ч юм биш. Та нарын дунд бас их тийм стресстгээр иддэг хүн байгаа юу? Би яг ийм стрессээ дуур хүрээ жоох ингээд цухалтахаараа ийм ухаан жолоогүй яг иддэг. Тийм ингээд binge eating хийгээд яваад байдаг. Тэгэхээр энэ дадлаа, энэ зуршлаа. Энэ бол дадлаа биш. Энэ бол зуршлыг бол тасан зогсоох. Тэгээд яг consciously eating буюу яг юу идж байгааг илүү ухамсарлах, юу хүсэж байгаа яг тэрэндээ тохирсон зүйлийг өгөх, яг биедээ юу хэрэгтэй байна вэ гэсэн зүйлийг сонгож идэх хэв маягийг энэ сараас ингээд нэвтрүүлж байгаа. Гэртээ өөрөө хоолоо хийж идэх, өөрөө consciously худалдаа авалт их ногоонуудыг их хэмжээгээр идэх. Би Instagram дээр ч гэсэн дэлхтийн тэрнийхээ эхлэлийг бол тавиад эхэлсэн. Энэ аль нэг талд нь хамгийн ихний сториг харуулъя. Дандаа ногоон өнгийн юм авсан. Тэр сториг нийтлсэн дараа хүмүүс маха яацыг асуужсэн. Маха бол идэхэ болохгүй. Мах бол идсэн хэвээр нь ялангуяа өвөл болж байгаа энэ үед. Гэхдээ хөнгөн ихтүүлэхгүйгээр. Тэгэхээр дараагийн энэ нөгөө 90 хоногийн чаленж дууссан ч гэсэндээ 90 хоног нь дууссан ч гэсэндээ цаашдаа яг өөрөө өөртөө тавьсан зорилгодоо хүрэх юм а би яаж документжуулж яаж ингэж буулгаж тэмдэглэл болох вэ мэдэхгүй байна. Тэрийг тэрэн дээрээ би ямартаж яаж хийх нь тэрэн дээрээ би хоол идж байгаа хоол хүнс яаж бэлтгэж байгаа гэрлээ огч надаа юу заах нь тэр мэрийг нь бас аль болох буулгаад явахыг хичээх болно. Тэгэхээр 90 хоногийн турш натаа хамтаас надад маш их баярлалаа.
Виран йогт бас хамтран сүүлийн 90 хоног намайг ингэж чирэгжүүлж өгсөнд баярлалаа. Цаашдаа өрөөлөн хамт ажиллах гэж байгаа гэсэн баярлалаа. Тэгэхээр Виран дээр та нар бас ирж бас өөрөө өөрсдөө иймэрхүү сорилтыг бол тавьж өөрөө өөрийгөө ч урд өмнө байгаагүй эрүүл төлөвт аваач гэж хүсэж байгаа бол хүрээд ирээрээ. Би видеоны доор тайлбар хэсэгт шин нөгөө ангиудын эхлэх цагийн хувааруудыг нь оруулчих. Энэ видеог би 11 сарын 2-нд нийтлэе гэж бодож байгаа. Тэгэхээр яг 11 сарын 2-ноос эхлээд шинэ ангиуд эсэлтэй авч байгаа шүү. Ажлын цагаас үл хамааран өглөө эрт 7 цагаас анги байгаа, 8 өнгөрөөгөөд анги байгаа. Өдрийн цайны 12:30 анги байдаг. Орой 5 цагаас 7 цагаас гээд бүх юм нөгөө цагийн хуваарлалтад тохирсон өөр өөр ангиуд байдаг. Оюутнуудад ч гэсэндээ хөнгөлөлттэй үнэтэй байдаг юм байлээ. Дэлгэрэнгүйг нь та нар шууд Виранаас бичиж асуугаарай. Би хаягийг нь видеонд тайлбар хэсэгт оруулаад өгчий. Тэгэхээр хамт өршөөд йога хийцгээе шүү. Би 11 сарын 2-ноос ч гэсэн өршөөд йогтой явсан хэмээр байх болно. Тэгэхээр дараагийн 91 дахь хоногоос эхэлсэн тэмдэглэлийг яаж буулгах вэ? Яавал зүгээр вэ гэж бодож байна. Тэрийгэ видеодоор тайлбар коммент хэсэгт үлдээгээрэй. Энэ видео таалагдсан бол лайк дараарай. Хэрвээ энэ цуврал дотор багтж байгаа өмнөх 3 видео 3 видео байгаа. Тэдрийг үзээгүй байгаа бол би бас видеонд тайлбар хэсэгт оруулчих. Бүгднийг бас өмнө үзэж байгааг бол яг энэ journey, энэ challenge яаж эхэлсэн бэ? Ямар үндслээр эхэлсэн бэ? Ямар явцтай байсан бэ гэдгийг үзээгүй байгаа бол тийшээ орж үзээрэй. За энэ видео таалагдсан бол лайк дараарай. Миний subscribe хийгээгүй байгаа бол энэ дор байгаа subscribe гэсэн товчийг дарчих юм бол намайг шинээр видео оруулах болгонд notification очиж явах болно шүү. Хамтдаа баярлалаа. Дараагийн видеогоор иргэд олцъя.